хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар үзүүлж байна. Халамжаас хөдөлмөрт. Халамжаас хөдөлмөрт нэвтрүүлэг үзэгч та бүхэндээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн онцлог хэрэгцээнд нийцсэн тусгайлсан ажлын байрыг нэмэгдүүлэх зорилго бүхий хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаанд хамрагдаж санхүүгийн дэмжлэг авсан байгууллагуудын амжилтаас хуваалцаж байгаа билээ. Халамжаас хөдөлмөрт нэвтрүүлэг энэ удаад Ган Тис ном компанийг танилцуулж байна. Манай компаниас үндсэн 6 нэр төрлийн бараа гарч байгаа. Автын ашлаг, явган ашлаг, явган замын хавтан, хараг үний хөтөч хавтан гэх зэрэг 6 нэр төрлийн үндсэн бараанууд гарч байгаа. Манайх нийт 10 ажилтнтай түүнээс 3 нь болохоор хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс байдаг. Би өөрөө бас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асран хамгаалагч юм байгаамаа. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа халамжаас хөдөлмөрт зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгайлсан ажлын байрыг бий болгох талаар ямар үйл ажиллагаа хэрэгжүүлж байгаа тухай хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга Нэм Сүрэнгээс тодрууллаа. За Монгол улсын засгийн газар Монгол улсын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үндэсний зөвлөлөөс хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтлөөр гэж одоо анх удаага 2012 онд баталж одоо хэрэгжүүлж байсан. За түүнээс хойш бол одоо энэ хөтлөөр бол жил бүр үйл ажиллагаа нь одоо эрчимжиж хуваарай хөдөлмөр эрхэлдэг. За мөн одоо аж ахуйн нэгж төрөмс байгууллага эрхлэн одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг тохируулахтай байнгын ажлын байраар хангах ийм одоо аж ахуйн нэгжүүдэд бол чиглэсэн санхүүгийн дэмжлэгийг бол одоо үзүүлж ирсэн. Аж ахуйн нэгж төрөмс байгууллагуудад олгож байгаа санхүүгийн дэмжлэгийн их усүр нь бол хөдөлмөрлөлтийг дэмжих сангаас гардаг. За хөдөлмөрлөлтийг дэмжих сан дотроо хөгжлийн бэрхшээлтэй хүнийг одоо ажилуулаагүй төлбөр гэж бас байдаг. 25-аас дээш одоо аж ахуйн ажилтнтай байгууллага нийт ажилчдынхаа 4-өөс доош хөгжлийн бэрхшээлтэй хүн ажилуулна. Хэрвээ энэ одоо хувиа 4-өөс доош хувьтай ажилуулаагүй бол ажилуулаагүй хүнийхээ тоогоор сар бүр одоо ажилуулаагүй төлбөрийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төлнө гэсэн одоо хөдөлмөрийн тухай хуулиар энэ ажилуулаагүй төлбөрийг бол төлөө явдаг. Энэ ажилуулаагүй төлбөрөөс орж иж байгаа их усэр бол буцаад одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэний саний аж ахуйн төрөмс байгууллагад санхүүгийн дэмжлэг болоод ингээд эргээд бас буцаад одоо зарцуулагддаг байгаа. Манайх үндсэндээ зам тавилбан бетон хавтангийн үйлдвэрийн 4 хөгжлийн бэрхшээлтэй хүн байдаг. Одоо энэ төсөлд хамрагдсанараа нэмж 3 хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажлын байраар хангах тийм зорилттойгоор энэ юунд төсөлд хамрагдаж байгаамаа. Сая үйлдвэрт ажиллаж байгаа 4 хөгжимшилтэй хүний ямар хөгжимшилтэй хүмүүс ажилтдаг? Одоо нөгөө хэл ярианы бэрхшээлтэй хүмүүс тийм биднэртэйг нөгөө тийм. За баярлалаа, таныг дэмжиж байна. Амжилт хүсье. За баярлалаа. Ган Тис ном 2022 онд халамжаас хөдөлмөрт нэвтрүүлэгт ийхүү төслөө танилцуулж байсан Ган Тис ном компани санхүүжилтээ авч үйл ажиллагаагаа өргөжүүлэн амжилттай ажиллаж байна. Энэ зүйл маань болохоор хүүгүй учраас бидний ажилд маш их ач тусыг өгч байгаа. Одоо ямар нэгэн үйл ажиллагаа эхлэхэд одоо хүний дарамт маш их байдаг. Энээс бид нэрийг хамгаалж урт хугацааны зээлийг хүүгүй авсандаа бид их баяртай байдаг. Зээлээр болоод бид нэр покер шиг худалдаж авсаа. Хүнд чиглэлийн үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүсийн ажлыг маш их хөгжүүлж байна. Их талархаж явдаг. За санхүүгийн дэмжлэг аваад бизнесийнхаа үйл ажиллагааг одоо өргөжүүлээд явж байгаа олон одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үсгэн байгуулсан аж ахуйн нэгжүүд байна, төрөмс байгууллагууд байна. За эдгээр нь бол байгууллагууд бол энэ одоо авсан дэмжлэг нь бол мэдээж одоо өөр хаанаас ч юм одоо барьцаагүй хүүгүйгээр энэ дэмжлэг олохгүй учраас энэ бол одоо бидэрт бол хэрэгтэй дэмжлэг болдгоо гэдгийг бол байнга бол хэлдэг. Тэр үтгийг л одоо компани буюу аж ахуйн нэгжүүд бол олгож байгаа зээлийн санхүүгийнхаа дэмжлэгийн хэмжээг бол харин нэмэгдүүлэх ёстой гэсэн хүсэлтийг бол удаа дараалан одоо үндэсний зөвлөл яам агентлагт бол одоо тавьж ирсэн. За энийг бол бид нар цаашдаа бас энэ орж иж байгаа орлоготойгоо уялдуулаад бол нэмэх бодлогыг бол мэдээж бариад явна. Манай бүтээгдэхүүнүүдийг худалдаж авахыг хүсвэл Facebook хаягаар
гант тис ном хийхээ гэсэн хаягаар ороод хөдөлгөж авч болно. Манайх албан ёсны чанарын сертификаттай эрчилгээтэй бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэдэг байгаа. Гантис ном компани бүтээгдэхүүнийг худалдан авахыг хүсвэл Facebook хаягаар орж мэдээлэл авч болохоос гадна утсаар захиалга өгөх, мөн үйлдвэрийн байрыг зорж очин үйлчлүүлэх боломжтой. Хаяг Сонгон хайрхан дүүрэг 7 дугаар хороо Хилчин хотгоноос өгсөөд зам дагуу Гантис ном компани байрлаж байна.